Монгол улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолд болон нийтийн хэвжрэм хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг анхаарснаас дараах ажлуудыг зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагаас Монгол улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ойг огтон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албаагчдын дунд бидний цол миний бахархал шүлэг яруу найргийн уралдааныг зохион байгууллаа. 3 үе шаттайгаар явагдсан уг тэмцээнд 380 гаруй албаагч шүлэг найргаас сойсон бөгөөд сүүлийн шатанд 15 албаагч шалгарч бүтээлээ өөрсдийн дуу хоолойгоор хүлцэн ирсэн хүндэт зочдод сонирдууллаа. Уралдааны тэргүүн байранд хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээл олон нийтэд харилцах албаны дарга Хурандаа Чин зориг. Дэд байранд Төв аймгийн цагдаагийн газрын хэвжирмийн ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлагцлагч Төгс баяр. 3 дугаар байранд зэвсэгт хүчний жанжин штабын бэлтгэл дэд хурандаа Бат найрамдал, тусгай байранд дотоодын цэргийн 834 дугаар тусгай салбарын хамгаалтын ажилтан дэд ахлагч Улс болд. Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч, жаргал дэлгэр нар шалгарсан юм а. Тэмцээний хөтлөгчөөр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн яруу найрагч Ичин хорлоо. Монголын зохиолчдын эвлэлийн дэд дарга Нацаг доржин нэрмжит шагналт яруу найрагч Ням лавг нар, урилгаар Болор цом 2023 яруу найргийн уралдааны тэргүүн байрын шагналт яруу найрагч Начин, Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн төрийн шагналт зохиолч яруу найрагч Дамбын Түрбат, Болор цомын эзэн яруу найрагч Болор цэрэн, илгэлэгч зохиолч яруу найрагч Саран Туянаар хүрэлцэн ирж яруу найргийн дэдсээсээ хүртэл болголоо. Харин уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын урлын гавь цэцгэлтэн хил бичиг судлалын доктор профессор Байгаль сайхан, Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн хил бичиг судлалын доктор профессор Жилажав, хил бичиг судлалын доктор Мөнх Оргил нар ажилласан юм а. Ийхүү төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албаагчид ард иргэд хүүхэд залуучуудад төрлөх тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, их хэлээ хайрлан хамгаалах ариун үйлсэд уриалсан шүлэг яруу найргийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Мөн бидний цол миний бахархал шүлэг яруу найргийн уралдааны 2-3 дугаар шатанд шалгарсан шилдэг 100 бүтээлийг эмэгтгэл болгон хэвлүүлж уншигчдыг хүртэл болгоход бэлэн болоод байна. Түүнчлэн тус албаны байрны 4 давхрын хүндэтгэлийн танхимд генералын болон байгуулан төгсчүүлв.